Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дах гендерийн эрх тэгш байдлын баталгаа. Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцаанд дах гендерийн тэгш эрхийн баталгаанд хөдөлмөрийн тухай хуулийн 102-1-д цалин хөлсний хэмжээг тогтооход дараах зарчмуудыг баримтлана. Ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх. Хүйсээр болон бусад үндэслэлээр ялгуурлан гадуурхахгүй байх. Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйл жирэмсний болон амарчсны амралт эцгийн чөлөөг ихэд жирэмсний болон амарчсны амралтыг 120 хоногоор тооцож заавал болгоно. Эцэгт шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож тухайн хугацааны дундаж цалин хөлсөд тэнцэх хэмжээний олговор олгоно гэж тусгасан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүний тэгш эрхийг хангах зохицуулалт болж өгсөн байдаг. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 68-1-д ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга эсвэл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрж түүнтэй зайнаас ажилуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулах болно гэж тусгасан нь эмэгтэйчүүд жирэмсний болон амарчсны амралт хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд зайнаас ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн байна. Гендерийн эрх тэгш байдлын тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцаанд дах гендерийн тэгш эрхийн баталгаа. Гендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн 11-1-д ажил эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд гендерээр ялгуурлан гадуурхах ба Монгол улсын олон улсын гэрээ хууль тогтоомжид зөвшөөрснөөс бусад тохиолдолд эрэгтэй эмэгтэй хүйсийн аль нэгэнд давуу эрх олгох, хязгаарлалт тогтоох, мөн жирэмсэн хүүхэд асарсан болон гэр бүлийн байдлын шалтгаанаар ажилтныг ажлаас халахыг хориглоно. Талууд хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт эмэгтэй эрэгтэй ажилтнанд ажил мэргэжлийн эрх ашиг, гэр бүлийн үүргээ хослуулах, хүүхэд төрүүлэх, асрах нөхцөл бололцоог олгох, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд ажиллах, түүнчлэн ижил ажилд адил цалин, нэмэгдэл хүйс тогтоох, ижил нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгана гэж тус зохицуулсан. Гендерийн эрх тэгш байдлын тухай хуульд заасны дагуу ажил олгогч гендерийн тэгш эрхийг хангах асуудлаар дараах үүргийг хүлээнэ. Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцааг гендерийн ялгуурлан гадуурхалтаас ангид байлгах, ажлын байранд гендерийн эрх тэгш байдлыг хангах. Ажил олгогч ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг үйл төвчих орчныг бүрдүүлэх, хуульд заасан арга хэмжээ авах гэж заасан байдаг.